За сайн байцгаана уу хүмүүс те. За тэгэхээр эсэлтийн шалгалт өгч байгаа тоогоор багш нь одоо эсэлтийн шалгалтын агуулгаар ер нь шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар цаан зөвлөмж хүргэе гэж бодлоо. За энэ нь юу вэ гэхээр зэрэг за бид тест ажиллаж байх явцдаа зөвхөн зөв хариултыг цээжлээд автоматар тогтоогоод ингэж явцдаг. За тэгээд бусад хариулт нь яагаад буруу байна вэ гэдгийг бол төдийлөн анзаардаггүй байгаа. За тэгэхээр багш нь энэ удаагийн зөвлөгөөгөөр за зөв хариултын нь яагаад зөв байгаа, за бусад хариулт нь яагаад буруу байгаа вэ гэдэг дээр бол бяцхан тайлбар өгье гэдэг ингээд боломжийг бэлтгэлээ. За тухайлбал олон улсын харилцаа сэдвийн хүрээнд хэдхэн тест танилцуулъя. За тухайлбал олон улсын харилцааны агуулгад оролцогч субъектууд зөвхөн үндэстэн улсуудын төр засгийн харилцаа биш гэж үздэг эрдэмтэд цөөнгүй байдаг. За тэднийг тусгаар төр улс эсвэл эгэл нэгэн бие хүн гэж ялгуурлан аль нэгийг онцолж үзэж тусгай буюу давмгай үүрэг гүйцэтгэгчээр үзэж болохгүй. За бодгол хүн ч гэсэндээ олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзсэн эрдэмтэн аль вэ гэсэн асуулт байна. За энэ нь хариулт нь бол Сингер гэсэн ийм эрдэмтэн байна. За тэгэхээр бусад хариултанд тухайлбал Аарон гэдэг хүн бол энэ ямар тайлбарыг хийж ирсэн бэ гэдгийг энэ дээр харуулъя. За тухайлбал Аарон болохоор зэрэг олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц. Асуудал нэг бол их тайвнаар шийдэгдэж өрнөдөг эсвэл дайн байлдаан хийж хүч хэрэглэх бол олон улсын харилцаанд төр улсуудын зүгээс дипломатч эсвэл цэрэг хоёрын нэгийг цонгоо оролцуулдаг гэсэн тайлбарыг өгсөн байхад за Сингерийн бол саяны хариулт нь бол энэ аль нэгэн эгэл хүн ч гэсэндээ олон улсын харилцаанд үүрэг гүйцэтгэдэг гэдэг ийм хариултыг өгсөн байна. За дараагийн хариултыг харъя бүгдээрээ. За олон улсын харилцаанд оролцогч субъектуудын хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим хэм хэмжээний тогтолцоог юу гэж нэрлэдэг вэ гэж. За энэ дээр зөв хариулт нь олон улсын эрх зүй гэсэн ийм хариулт байна. За 1945-аас 90 оны хоорондох хугацааг олон улсын харилцааны түүхэн үеийг аль ангиллалд хамааруулан үзэх вэ гэсэн тестний зөв хариулт нь Пүтин дайны үеийн олон улсын харилцаа. За тэгвэл бүгдээрээ олон улсын харилцааны бүхэн үеүүдийг хэрхэн ангилд юм бэ гэдгийг ингээд харъя. За тухайлбал 16-аас 18 дугаар зууны олон улсын харилцаа, за 1780-аас 1871 оны үеийн олон улсын харилцаа, за шинэ үеийн олон улсын харилцаа буюу 1872-оос 1904, за дэлхийн 1-р дайны үеийн олон улсын харилцаа 1904-өөс 18, дэлхийн 2-р дайны үеийн олон улсын харилцаа, за хоёр дайны хоорондох олон улсын харилцаа, за тэгээд дэлхийн 2-р дайны үеийн олон улсын харилцаа буюу 1939-с 45, за Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа буюу 1945-аас 1990, за тэгээ өнөө үеийн олон улсын харилцаа буюу 90 оноос хойших гэж ингэж ангилт юм байна. За тэгэхээр бусад хариулт нь яагаад буруу байна вэ гэдгийг ингээд бид нар агуулгаар тогтоох боломжтой байна. За Ромын болон Монголын эзэнт гүрнүүд нь тухайн цаг үеүүддээ олон үйл хэргийг дангаарын тодорхойлж байсан гэвэл энэ нь олон улсын харилцааны ямар төрөл тогтолцоо вэ гэсэн ийм асуулт байна. За зөв хариулт нь олон улсын харилцааны нэг төрөл тогтолцоо гэж. За тэгвэл өдрийн эндээс олон төрөл буюу нэг төрөлд тогтолцоо гэж юу юм бэ гэдгийг бол харах боломжтой. За тухайлбал нэг төрөлд гэдэг нь хоёр туйлд, гурван туйлд, олон туйлд гэж юу вэ гэдгийг эндээс харъя. За нэг туйлд гэдэг бол ерөөсөө цөм их гүрэн үндсэн зарчмыг тогтоож хэрэгжүүлж эдийн засаг цэргийн хувьд бол ноёрхдог. За өөрийн нөлөөнд байгаа нэгжүүдийн хоорондын зөрчилдөөнийг зохицуулдаг. Ийм нэгж улсуудын тусгаарлах Британи оролдлогыг дасан зохицохыг оролддог байх. За хоёр туйлд гэдэг нь болохоор зэрэг нөгөө эвсэлтэйгээ тэмцэлдэх боломжтой мөн устдахыг оролдох, өөрийн хүчийг байнга нэмэгдүүлэхийг оролддог. За нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрөөсөө гишүүн авахгүй байх зорилготой байхад, за гурван туйл зорилго нь болохоор зэрэг нөгөө хоёр талтай найз алинтай сайн харилцаатай байх, за зөрчил үүсгэхээс болгоомжлох, нөгөө хоёр талын хооронд ойр дотны хамтын ажиллагаа бий болохоос сэргийлэх. За олон туйлд харилцаа нь болохоор зэрэг ерөнхийдөө ноёрхох шинжтэй бол буюу альва улс эслийг эсэргүүцэх, хүчээ аль болох эсгэл эсвэл хадгалах, аль нэг талтай дайтсан ч
системийг бүхэлдэн докторжуулах хэрэггүй гэсэн ийм одоо олон туйлд буюу нэг туйлд харилцааны одоо шинжүүдийг ингэж тайлбарладаг байх нэ. За энийг бол схемээр мөн одоо буянгийн номон дээр байдаг учраас тэрийг бас одоо нэмээд харах боломжтой байна. За мөн олон улсын эрх зүйн хариуцлага хүлээлгэх гол үндэслэл болдог хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй нэг журмыг заасан эрх зүйн зарчим баримт бичгүүдийг дурдахтаа хамааралгүй зүйл олон улс оруулсан байх нэ гэж тий. За энэ дээр олон улсын харилцааны ёс зүйн хэм хэмжээ гэдэг одоо дугаал болж байна. За мөн одоо бидний түрүүчийн хичээлдэр үзсэн олон улсын эрх зүйн императив хэм хэмжээг аль нь тодорхойлдог вэ гэсэн тий. За энэ дээр бүгдээрээ ерөөсөн ямар тохиолдолд гажиж үйл болох хэм хэмжээ гэж авч байна. За тэгвэл ер нь бол энэ хэм хэмжээ гэдгийг яаж ангилдаг юм бэ гэдгийг бүгдээ харъя. За олон улсын хэм хэмжээг ер нь хэм хэмжээг бид нар диспозитив буюу уян хатан, императив буюу туу хэм хэмжээ гэж ангилдаг. За ийм мэтэр бол бид нар зөв хариултаа одоо ямагт ингэж одоо онлог агуулгаар баттгаж явбал тесттэй харцсангуй одоо зөв өглөх ажиллах одоо ийм чадвар нь одоо болон нэмэгдэнэ гэсэн үг ээ. За иймэрхүү байдлаар бид нар тестийг ажиллахдаа зөв хариулт нь яагаад зөв байна? За буруу хариулт нь яагаад буруу байна вэ гэдгийг одоо байнга одоо зэрэгцээж ажиллаж явбал одоо бид нар эсэлтийн шалгалтандаа бас амжилттай бэлтгэх нэг одоо үзүүлэлт байгаа шүү гэдгийг энэ удаагийнхаа зөвлөгөөгөөр онцолж хэлье. За ингээд өгсөн зөвлөгөөгөө өндөрлөё. Түр баяртай.